Эхний мэдээлэл хүргэе. Статистикийн байгууллагын мэдээлснээр монголчуудын дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрсэн. Гэтэл багш эмчнэрийн үндсэн цалин 1.4-өөс 1.5 сая төгрөг байгаа юм а. Иймээс багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгон нэмэхийг шаардаж 3 дахь өдрөө жагсаж байна. Хэрв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол 10 дугаар сарын 15-наас орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байна. За тэгвэл багш нарын жагсаалт эмчнэр нэгдэж 10 дугаар сарын 9-өөс жагсаж цаашлаад шийдэл төрөхгүй бол ажил хаяхаа илэрхийллээ. Тэгээ миний цалин бол үнэхээр ипотект ороход хүртэл 10 жилийн турш би хичээж одоо ч гэсэн би яг ингээ өөр ингэсэн байргүй ипотект орж чадаагүй явж байна. Багш нарыгаа ингээ суулгаж байгаа бас энэ төрийн төшөө засгийн газартаач бас их гомдож байна. Тэгээ миний хувьд бол одоо мэрэгчлэрээ 7 дахь жилдээ багшилж байна. Одоо миний сүүлийн жил гэж ойлгож болно миний багшлах. Миний багш одоо миний сурагчид маань одоо энэ жил 5 дугаар ангиад төгснө. Бага ангийн багш би өөрөө. Тэгэхээр одоо ямар ч унган шавнуудаа төгсгөөд ингээд боловсролын салбараа орох гэж одоо бас их харамсаж байна. Цалин мөнгө маань арай дэндүү болж байна. Би одоо бие дэврийн багш хийгээд 24 жил болж байгаа ч гэсэн анги байхгүй, илүү цаг байхгүй болохоор гар дээр аванс 700, бүхс мөнгө 800 мянган төгрөг л авч байна. Манай сайдын хэлээд байгаа шиг тийм өндөр цалин бол авахгүй. Одоо эргэж хэлэхэд бүтэн одоо 3800 биш, одоо 7000 хүний орон тооны дутагдaltaй дээр нь энэ салбар бол шууд дампуурч мөхөлтөд хүрэхээр бүрэн боллоо гэдгийг нийт ирсэн хүмүүс бүгд хэлж байгаа. Тийм учраас энэ асуудлыг одоо төр засгийн цонхоо ордноосоо биш гарч ирж газар дээр нь улсын хурлын гишүүд за ерөнхий сайд улсын хурлын дарга нар нь одоо энд гарч ирж бид бүгдийн дуу хоолой газар дээрс нөхцөл байдлыг тодорхойлж сонсооч гэдэг бол уриалж байна аль биесээр. Боловсролын салбарт нийт 55 мянга орчим багш ажиллаж байгаагаас 60% нь 1.4 сая төгрөгийн цалинтай байна. Иймээс багш нар цалингаа нэмэхийг шаардаж өдөрт 1000 хүн жагсаалд оролцож байгаамаа. Харин эмч нарын хувьд цалингаа багш нарын нэгэн адил 3.5 сая төгрөг болгох, эмнэлгүүдийн өр санхүүжилтийн доголдлыг арилгах зэрэг шаардлагыг тавьж байна. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол мөн ажил хаяхаа мэдэгдлээ. Шүний ээлжинд хонох боломжгүй зөндөө ажилчид байдаг эрүүл мэндийн шалтгаанаар ч юм. Тийм ажилчид маань бол гар дээр сая төгрөг дөнгөж гаргаад авдаг. За мэдээж эрэг сувилагч асрагч нар маань бол бүр тэрнээс бага. Тийм ээ. Тэгэхэд ингээд хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ийм салбарын хүмүүсийг ингэж үнэлж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Одоо зээл бусад одоо ингээд зарлуудаа нөхөл одоо ер нь бол миний гар дээр мөнгө ирдэг шүү дээ. Тэгээ одоо нэгэнт одоо энэ салбартаа дуртай, энэ салбартаа одоо ажиллахаар хангамж өргөцсөн учраас одоо энэ өөрийнхөө одоо бодол санаанд үнчээр одоо өөрсөн тангартай үнчээр л одоо ингэ зүтгэж явна. Одоо тэгээ энэ байдал ингэ удаанд яваад байвал одоо магадгүй одоо солонгос руу виз мэтүүлээд явахыг үгүйсэхгүй шүү дээ. Одоо хичнээн ингээд сэтгэлээ зүрхээ зориулаад энэ эрүүл мэндийн салбарт хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ингээд ажиллаад байгаа ч гэсэн энэ цалин нь одоо амьдралынхаа нийгмийн баталгааг хангахад бол ханаач хүрэлцэхгүй байна. Бид нэр ингээд ажилласаар байгаад цалингийн боочлолд өртөж ш. Ам бүл одоо энэ сая 500 төгрөгөөр ханаач амьдрахгүй шүү дээ. Одоо жишээ нь би 4 хүүхэдтэй хүн. Одоо энэ нийгэмд чи одоо нэг хүүхдээ би одоо хувийн сургуульд сурах боломжгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар улсын болон орон нутгийн эмнэлгүүдийн өр 1.5-аас 6 тэрбум төгрөж зарим эмнэлэг цалингаа тавьж чадахгүй болсон байна. Мөн эмч нарын үр дүнгийн урамшууллын 1-ээс 3 дугаар улирлын мөнгө нийгмийн даатгалын шимтгэлийн 1 тэрбум төгрөгийн өр төлөгдөөгүй байгаа юм а. Түүнчлэн эмнэлгүүдийн яралтай тусламжийн санхүүжилтийг 30%-аар тансна эрүүл мэндийн үйлчилгээг чанартай үзүүлэхэд хүндрэл учруулж байгааг эмч нар ярьж байлаа.